Дулаан цэвэр бохир ус үерийн хамгаалтын шугам шүлжээний бүхэд одоо хамгаалтын зурсан зөрчсөн ийм газар барилга барихаар барилгын одоо суурийн газрыг өгсөн байдалтай байгаа. Тухайн байршил дээр байгаа Нис Эрдэнэ гэдэг байгаа энэ иргэний нэр дээр байгаа дүүргийн зархимжтай газар дээр бол одоогийн байдлаар ямар нэгэн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчлэгээ артууд төлөлтийн даалгавар загвар зураг бол одоогоор байхгүй байна. Даам 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Баянзүрх дүүргийн засаг дарга Нацхийн Баяр мөнх А дорооп 105 дугаартай захирамжаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Нарантуул захын 4 замын уулзврын яг баруун хойд талд 136 м квадрат газрыг иргэн Сосор бармын эрдэнд эзэмшүүлэхээр олгов. Баянзүрх дүүргийн засаг дарга Баяр мөнхийн бусдад олгосон тэрхүү газрын яг тэг дундуур нь ус сувгийн удирдах газрын цэвэр усны 700 мм-ийн шугам нэвт гарсан. Хойд хэсгээр нь бохир усны 800 мм-ийн шугамтай. Урд хэсгээрээ геодез усны барилга байгууламжийн харьяа үерийн усны 1000 мм-ийн далд шугамтай. Мөн Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчт компанийн 700 мм-ийн дулааны хос шугам хөндлөн огтлсон газар байх нь тэр. Дулаан цэвэр бохир ус үерийн хамгаалтын шугам шүлжээний бүхэд одоо хамгаалтын зурсан зөрчсөн ийм газар. За Монгол Улсын эрчим хүчний тухай хуулийн 33 дахь зүйл засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоол батлагдсан эрчим хүчний шугам шүлжээг хамгаалах 4.2.2 заасны дагуу 500-аас дээш голчтой газар дор байралтай дулааны шугамаас 2 тийшээ 7 м-ийн зайг дулааны шугам хамгаалтын зурс гэж тодорхойлсон байдаг. Баянзүрх дүүргийг цэвэр, бохир, дулаанаар хангадаг 700-аас 1000 мм-ийн голчтой төвийн гол шугамууд дээр иргэн эрдэнд яагаад газар олгосныг нь Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч Жаргал сайхнаа тодруулахад бидэнд дараах хариултыг өглөө. Захирамж бол уг нь ер нь бол мэргэжлийн бас албан ажиллаад за энэ дээр энэ хурлаараа ороод хилцэгтэй ингээд гараад ирдэг. Тэгэхээр энэ дээр тодорхой хэмжээний юу гарсан уу? Алдаа гарсан уу? Эсвэл юу ямар шалтгаантайгаар энд одоо ийм газар олгогдсон байна гэдгийг бид нэр одоо даруй судалж үзэх шаардлагатай байна. Сосор бармын эрдэнд цэвэр усны 700 мм-ийн шугам, бохир усны 800 мм-ийн шугам, дулааны 700 мм-ийн хос шугам, үерийн ус зайлуулах 1000 мм-ийн шугамнуудыг давхардуулан газар олгосон нь Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл болсон тул эрдэнд газар олгосон энэхүү шийдвэрээ цуцалж өгөөч гэдэг алтан бичгийг Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчт хувьцаат компани хот байгуулалт хөгжлийн газар ус сувгийн удирдах газраас Баянзүрх дүүргийн засаг дарга болон газрын албанд нь өнгөрсөн 7 дугаар сараас хойш алтан бичиг хүргүүлсэн байдаг. Хамгийн сүүлд нийслэлийн мэргэжлийн амтын газрын дарга даваас өрн эрдэнд газар олгосон захирамжаа 2022 оны 10 дугаар сарын 14-ний дотор цуцал гэдэг алтан бичгийг хүргүүлсэн байхад ийм алтан бичиг явуулсныг Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч нь огт мэдээгүй дуулаагүй байлаа. Бидэнд бас 14-ний дотор багтааж хариу өрүүлнэ гэсэн энэ мэргэжлийн хяналтын бичиг ирсэн байгаа юм байна. Би бол танилцаагүй. Тэгэхээр энэ дээр танилцаад өнөөдрөөс 13 одоо хэд болж 12 20 болж байгаа юм байна. Тэгэхээр өнөөдөртөө багтаад нэг шийд гаргана гэж ингэж ойлгож байна. Төрийн дээр самдайлсан иргэн Сосор бармын эрдэнэ 2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчиж эзэмсэн газрынхаа хэд хязгаарыг хэтрүүлэн хашаа татаж уг газар дээрээ барилга барихаар зэхэж эхэлнэ. Улмаар
Баян зүрх дүүргийг цэвэр, бохир, дулаанаар хангадаг төвийн гол шугамуд дээр төрийн эрх бүхий байгууллагуудын ямар ч зөвшөөрөл шийдвэргүйгээр барилгын суур өгөх ажлыг 9-р сарын 20-ны шөнө гэнэт эхлүүлсэн байгаа юм. За ямар ч Баян зүрх дүүргийн 25 дугаар нутаг дэвсгэр дээр одоо энэ зөвшөөрлөгөө ухсан холбоотойгоор манай хот байгуулалт хөгжлийн газраас газар дээр нь манай холбогдох мэрэгчлэнгүй газар дээр нь очиж шаардах хуус өгсөн байдаг. Тэгээд шаардах хуусыг болохоор 2022 оны 9 сарын 23-ны өдөр 2022-96 гэсэн албан шаардах хуус өгж энэ зөвшөөрлөгөө ажлыг зогсоогооч гэдэг албан шаардах өгөөд энэ ажлыг зогсоох шаардах хуус өгсөн байдаг. Гэвч иргэн эрдэнэ хот байгуулалт хөгжлийн газрын албан шаардлагыг юм чинээ тоосонгүй. Хашаан дээр нь наасан албан шаардлагыг шууд хууч хайчаад барилгын ажлыг шөнийн цагаар хууль бусаар өргөжлүүлсээр байгаад газар доорх шугамнуудыг бүгдийг ил гаргасан байна. Манай одоо 800-ийн бохир усны шугамын нуруу бүр ил гаргацсан. За тэгээ манай байгууллагаас ерөнхийдөө бол буулгах ажиллагааг ингээд хийсэн байгаа тийм. Ингээд шугамаа буцааж буулгах ажиллагааг ингээд хийгээд ерөнхий одоо шороогоор 59-90 бараг машин шороо оруулж ингэж тийм өөрсдийнхөө өрөнгөөр ингэж хийсэн. Тэгэл буцаад нөгөөдөл чинь өчигдөр очиход одоо ийм одоо юутай ахад ухаад ийм байдалтай болгоцсон байж байгаа. Тэгээ ерөөсө шаардлага тавиад хүлээж авдаггүй ийм газар байна. Ус цувгийн удирдах газрынхан иргэн эрдний хууль бус үйлдэлтэд хэмцээд яагаад ч дийлэхгүй, хүчрэхгүй байсан тул арга буюу нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт ханджээ. Манай барилгын байцаагч, барилгын техникийн туулсан байцаагч очиж газар дээр нь шалгаад зөрчлөө хэрэг үүсгэсэн. Зөрчлөө хэрэг үүсгээд анхааруулганд өгсөн хэрэг биднийх хэв ажмалаа хийж суурийн одоо сутгалт хийн ажил хийх гэж байна гэж Осогоо өдөртийн газар мэдээлсэний дагуу би газар дээр нь очиж шалгалт хийсэн. За өдөртөн бариулж байгаа анх баяр гэдэг иргэнтэй уулзсан. Энэ иргэн танилцуулахдаа би эрдний одоо дүү наваамаа гэж. За тэнд 4-5 хүн ажиллаж байсан. Гангнуурын ажил, арматурын ажил хийж байсан. За тэр улсууд нь бол зүгээр нэг бригад байсан. Ямар ч одоо зөвшөөрлгүй. Зүгээр одоо сайн дурын ийм бригадын хэдэн хүмүүс ажиллаж байсан. Гэвч иргэн эрдэнэ хот байгуулалт хөгжлийн газар, ус цувгийн удирдах газрын албан шаардлагыг үл тоосон шигээ нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхны албан шаардлагч бас тоосонгүй. Тэд нар мэргэжлийн хяналтын газраас тавьсан акт лац ломбыг нь хуулж хайчаад барилгын ажлаа одоо ч гэсэн үргэлжлүүлсээр байна. За нууц материалууд эрен сурвалж нэвтрүүлгийн баг Баян зүрх дүүргийн 25 дугаар хороон дээр ирээд байна. Монгол улсын эрчим хүчний тухай хууль заасны дагуу одоо энэ дулааны ийм олон шугам явсан газар дээр бол газар олох, барилга барихыг бол хуулиараа хатуу хоригддог. Гэтэл одоо эрдэнэ гэдэг хүн бол одоо дур мэдэж одоо мэргэжлийн хяналтын газар болон одоо дулааны шугам сүлжээний компани, ус цувгийн удирдах газрын одоо албан байцаагчдын шаардлагыг үл хэрэгсэж барилгын ажлаа үргэлжлүүлж байна. Хэрвээ энэ олон шугам хоолой одоо энэ барилгын ажлыг явуулах шатанд одоо задарч гинцэн тохиолдолд тэр шугамаар бол нийслэлийн одоо 6 дүүрэг хангагддаг. Тэгээ 6 дүүргийн 215 хэрэглэгч буюу одоо манайтай шууд гэрээтэй гэсэн үг шүү дээ. Хэрэглэгч буюу нийт одоо 644 орон сууцны барилга байгууламж усаар хангагддаг ийм том гол шугам байгаа. За Улаанбаатар хотын сүлжээнд нийтдээ нэг 27,000 м3 усыг хоногтой нийлүүлж түгээдэг ийм шугам сүлжээ байгаа. Цэвэр усны шугамын үед бол за бохир усны шугамын үед бол одоо энэ зүүн Улаанбаатарын зүүн хэсгийн буюу офицер, улаан хоорон энэ чиглэлийн бүх одоо хэрэглэгч нарын бохир усыг татан зайлуулах төв коллектор байгаа 800-ийн шугам тий. Энэ одоо бас саацсан тохиолдол бас л одоо асуудал бол өндөр эрсдэлтэй шүү дээ. Ер нь бол тий. Тухайн шугамар бол одоо Нарантуул олон улсын худалдааны төв болон 13 дугаар орлын уртлын хэсэг. За тэгээд Жүүку Кино үйлдвэр 15 16 дугаар орлыг хангалттай. Энэ хэрэглэгч нар бол 7 орчим хүчээр доолно гэсэн.
Баянзүрх дүүргийн мянган айл өрхүүдийн цэвэр, бохир, дулааны шугамыг таслах эрсдлийг үүсгэж, төрийн эрх бүхий байгууллагуудын шийдвэрүүдийг үл хэрэгсэж дайрсаар байгаа тэрхүү даварч даам гарсан иргэн эрдэнэ болон түүний төрсөн дүү анх баяр нараас бид нэр хариу тайлбар авахаар мөн очсон билээ. Сайн байна уу? Хариуцсан хүн ирэх боломж байна уу? Анх баяр идэх хүн байхгүй юу? Тийм үү, та өрөөд ирээч. Тий. Бид болохоор энэ зүгээр мужины хүмүүс байна. Мужины хүмүүс байгаа. Тий. За би болохоор талаа ярил. Саяны хүн хажуу. Саяны талбай инженер чи хажуу. За энэхүү барилгын ажлыг хариуцсан ажиллаж одоо энэ баригадыг ахалж байгаа залуу нь болохоор одоо би өөрийнхөө удирдлага анх баяртай холбогдож уцаар яриад одоо хариу тайлбар өгүүлье гэж хэлээд одоо гарсан боловч одоо тэр хүн маань орц сураг одоо хайсан мэдхгүй байлт ингээ алга болчихсон. Ингээ хариу тайлбар өгөх боломж олцоогүй ийм байдалтай байна. Монгол улсын хууль тогтоомж төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрийг уландаа дэвшилсэн ийм үйлдэлийг маш их танил талтай улс төрийн өндөр хамгаалалттай хүн л хийдэг юм байна. Эсвүгөөс маш их хөрөнгөтэй түүгээрээ эрдэж бярдаж бүхнийг хийсээр ирсэн хүн л зориглон үйлддэг. Энэхүү нэвтрүүлгийн гол баатар болох Сосор урамын Эрдэнэ гэгч бол наартаа этикс зэрэг хийм цэвэрлэгээний сүлжээ бизнесийг үүсгэн байгуулагч бөгөөд цорын ганц хувьцаа эзэмшигч Нарта Construction, Яшиде гэх барилга угсралт болон барилгын материалын худалдаа үйлчилгээг эрхэлдэг эзэмшигч хүн байдгаа гэдгийг их сурвалж бидэнд хэллээ. Баянзүрх дүүргийн олон зуун мянган иргэний цэвэр, бохир, дулааныг таслах ноцтой эрсдэл үүсгэж буй иргэн эрдэнэтэй тэмцээд нийслэлийн мэргэжлийн хамтын газрын амжилт олоогүй учраас арга буюу түүнд олгосон газрыг цуцалж өгөөч гэдэг хүсэлтэн захиргааны иргэн анхан шатны шүүхэд мөн гаргаад байгаа юм байна. Мөн энэхүү нэвтрүүлгийг хийх явцад Баянзүрх дүүргийн удирдлагууд өөрсдийнхөө олон зуун мянган иргэдийн эрх ашигыг хамгаалсан шийдвэрийг гаргаж эс эрдэнэд олгосон газраа цуслах захирамжийг тун ойрын хугацаанд гарна гэдгээс бас бидэнд амласан билээ. Гол магистрат шугамын дагууд газар өгөгдсөн олгогдсон асуудал гарсан юм байна. За эндээс одоо барилга байгууллагын барьснаар энэ цэвэр усны мөн бохирын одоо маш эрсдэл үүсэж байгаа ийм асуудлууд байгаа юм байна. Тийм учраас хуулийн болон бусад одоо асуудлууд зөрчигдсөн байх юм бол нийтийн эрх ашигын талд одоо ажилланаа. Нийтийн эрх ашигын талд хуулийн хүрээнд шийдвэрийг гарганаа. Энэхүү нэвтрүүлгийг олон нийтийн эрх ашигыг хамгаалахын тулд Монголын ард түмнийхөө өгсөн чин сэтгэлийн хандив тусламжаар хийсэн гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэе.